За манай Амир санаагийн шинэ контент болох Trend Makeup Challenge-ийн хамгийн ихний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Манай эхний дугаарын хамтран ажиллагчаа Ruby Rose. Энэ брэнд маш олон онцлогтой. Амтан дээр туршилт хийдэг. Амтан дээлтэй бүтээгдэхүүн. Одоо сүүлийн үед нөгөө амтан дээр бүтээгдэхүүнүүд туршилт хийсэн ингээл баах юмнууд болдог шүү дээ. Амтан туршилт хийгээгүй амтан дээлтэй. За тэгэхээр одоо манай Trend Makeup Challenge нь юу хийх юм бэ гэхээр он цаг үед одоо тренд болж исэн мейкапуудыг бид хоёрын бэлтгэсэн байгаа. Тэгээд суглаад Stand-up look гаргаж өнөөдөр хийнэ. Суглая. Яг гоо сэгсэг. Ой таалагдсан гоё хүсчихтэй. Яна юу яа за. Яа. Би дараа нь 2016 Kim Kardashian юм. 2016 оны Kim Kardashian-ы ер нь 16 онд тренд болж исэн бодолтууд байдаг шүү дээ. Одоо нөгөө нүд хөмсг уруулах хавчлах тий. Чи nice. За би сог. Гала ано. Яг нөгөө гала амлаг гарч явах үе. Зураг байгаа. За. Анир юм л. Тэгээ чиний үсч ингээд ийм хэмжээ болох юм шүү. Ягаан тэнэр бодаа. Ягаан минь те. Nice. Тэгээд хөөх тэгээ яг энэ үед контрагчтай гэсэн тийм. Тийм штэ. Тийм. Харал нэг зүгээр нэлээд зүүн. Тэр бол амар гой хүмүүс бэлдсэн байсан. Одоо жишээлх юм бол манай Жамаах маань байна. Их ч юм шүү. Кристина ихч маань байна. Саран цацрал ихч маань байна. Айгу өнөөрөө гоё тод сонирхолтой болдог шүү. Улаан мейкап байна. Тэгээ эдрийг дараагийнхаа дугааруудаар хийж үзэх байхаа. За окей. Арсны талаар одоо өөр хөстийнхөө арсны онцлогийн талаар гэх юм уу? Миний арс нэг онцлогтой байх юм байна. Зүгээр хувир арс байгаа. Тэгээ хэр хүрээ? Амар хүрээ юм уу? Йоо, ер нь тэгэл нөгөө юу шиг л элен цүсг шиг хувираа та. Тийм үү? Тэр хүмүүс ингээл чи өстө гоё штэ нэ бла 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 гэл тэгээл ч юм маш юм гарсан. Би өстө нэр үнэхээр тослог арстай ч гэсэн миний арс нэр өстө батг гардгүй амар гоё юм. Тэгээд ихэнх жилийн өмнө одоо насны онцлог гарсан. Даамж насны онцлог маань өсвөр насндаа 20 гарсны дараа гарч ирсэн гэдэг юм аа. Миний ирүүлж байгаа праймер болохоор нөгөө нөхцөлттэй тослог арс байх. Тэгээд ийм одоо юу гэдэг нөхийг одоо юу чигжиж гэдэг л үү дээ. Нүхийг бүглэн гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгдэг праймер байгаа. Чинийх чинь болохоор миний холгоо Scream Perfect гэсэн юм prime байгаа. Ерөнхийдөө бол matte finishтэй. Бас яг хөнгөн арсан дээр. За бит хоёр нь нөгөө мэрэгжлийн мейкап артист биш учраас бас өөрсдийн гэсэн арга барилаараа л хийж байгаа шүү манайха. Тэг шүүмжлээтэй. Шүүмжлэх биш доромжлол юм байна. Тийм. Энэ миний ярилж байгаа тэн болохоор moody type гэдэг маш олон төрлийн дотроо одоо өнгийн. Тэгээд ер нь бол саатай тэн голчилж байдаг. Энэ олонтой амар таалагдсан. Би болохоор уулын зүгээр тийм өдөр тутамд энгийн хэрэглэхээр нэг ийм тийм авсан. Энэ болохоор өнгө гаралт айгуу сайн. Тэнгүүтээ эндээ болохоор ингээд primer нь байт юм байна амин гоё. Нүдний юу? Тийм. Nice. Намайг юу хийж юм? Би нэг шинэ Canon-д орж байгаа. Олон ангид. Олон ангид. Тэгээд ер нь бол удахгүй гоё та бүхэнтэйгээ шинэ киногоор уулзах байхад гэж найдаж байгаа. Манай намуна дулмаа охины дүрээр Юу хүнэ? олон ингэж кинонд дүр бүтээхэр болсон байна. Дулмаа охины дүр. Би дулмаа гэдэг юу үгэн жоохон нэг тийм Дургуй гэж үү? Дургуй бишээ зүгээр дулмаа охины гингүүтэл над айгүй эвгэн сонсогдож байна. Гэхдээ надад нөгөө дулмаа охин гэх нөгөө нэг яриад аим шиг юм санаад ордог шүү. Заамрын өндөг гэдэг юм. Хөлн би мэдээг болоод мөлхөөд амар юм бэ зүгээр нүрэ бочхт ийм юм. Амар creepy. Би чи яг ингэж би бол өөргөө тийм бор хар гэж боддог л доо. Тэгэд яг үндсэндээ бол яг борч юм шиг харч юм шиг гүүч юм шиг нэг сонин арсны өгдөө шүү дээ. Энд тэ амар гоо нэг тийм шаргал суурьтай болохоор надад амар гоо таалагдчихээн л да.
нөгөө охтууд чинь нөгөө ялангуяа бор охтууд нэг тийм саарлцсан яваад идэв штэ. Тэгэхээр нэг айгу муу харагдаж штэ. Тэгээ нөгөө шаргал суурьтай болохоор одоо ингэ шингэж үнсний дараа айгу гоё л харагдах юм байна. За би болохоор ийм консилер сонгож авсан. Энэ болохоор HD concealer гэж байна. Full coverage. Тэгээ нүдний давар хүрсэн байдаг чинь энийгээ тавах гэж ерөөдөө бол консилер хэрэгэлдэг. А миний нэр консилер нөгөө хоёр талтай одоо нэг нь стик. Ийм. А нөгөөх нь болохоор одоо яг энэ юугаараа шингэн гэх юм уу? Би бас нөгөө мэржлийн хэлхийг бас мэдэхгүй байна уу? Makeup artist биш гэдгийг дахин хэлье гэдэг. Тэгтээ зүгээр би төр хичээж байгаа. Тийм. Угаасаа нөгөө би бол ер нь нүрээ боддгоо байсан баггүй юу? Ойтон болохоос өмнө ер нь ингээд нэг нүрээ боддоггүй угс чаддагч байсан. Тэгээ нөгөө их багш YouTube-ээс харсаар байгаа тэгэж нэг юм нүүр мүрээ за ингэх л юм шиг байна гэдэг ч юм уу те. Тэгжэл бодож ихсэн болохоос ер нь нүүр бодох тал дээр жоохон муу. Нүрээ бодуулаад байж байхгүй гэдэг байхгүй. Гэтэ хүнээр бодуулж чад бас жоохон юу яагаад гэдэг л та. Сайн үнээр бодуулахгүй л амар хэцүү тийс. Өмнө өөр хүний нүур бодсноо тэрийг цэвэрлэхгүй дахиад өөр хүний нүур бодчих. Тэрнээс болоод миний ингээд энэ дээр батг гарч ирсэн шүү дээ. Йоо, тэгээ одоо хүртэл ингээд сорин ингээд байдаг зөө. Бүр амар. Ми таньдаггүй одоо нүур 8 болсон. Тэгээ анх бол зүгээр юм шаазан шиг нүртэй яжгаад тийм нэг хүнээр нүрээ бодуулаад тэр нь нөгөө бактери нь ингээл дамжаа явсан байгаа шүү дээ. Тэгэд нүур нь одоо амар болсон. Би тэр makeup artist их гомдож явдаг. санаж явдаг. Миний ирж байгаа гэрэл сүүдэр болохоор ийм байгаа. Одоо дотор хайлайттай хазар өнгөлөгчтэйгөө ингээд юу нь бол цогц. Тэгээд өнгөний сонголт гэх юм бол надад амар тийм гоё санагцсан юм хит dark тийм хар бор биш. Яг нэг гоё зөөлөн. Би болохоор ийм translucent powder хэрэглэж байгаа зэрэг. Намнаг гэх болохоор бас ийм банана powder гэх. Ер нь амар алдартай гэдэг чинь банана powder гэх тий. Энийг тэгээ айгүй их зураг авалт нь одоо амар хэрэглэж байгаа гэсэн. Тэгээд нөгөө ингээд зураг авахулж хад ингээд флаш тусаа тэнгууд ингээд энүүгээр ингээд харагдаад ойгоод идэхгүй зарим powder-нууд энэ болохоор тийдгүй powder гэсэн. Минийх бол банана. Чинийх чинь зүгээр translucent тий. Тийм. Маа ихч translucent powder бас ингэсэн юм биш үү? Тийш тэнийг удаагаад байгаад идэв шүү дээ. За одоо тэрийг бэлтгэх хэрэгтэй юм байна л та тий. Бас нэгэн төрлийн хак. Нэгэн л хийж байгаа юм чинь. Найз залуу найз хүн рүү юу гэж чи бейкинг чи надаа юу гэсэн чи нүрэ бейк хийж идэв. Надаа юу? Нүүх амар ароматик юм батсан чи. Романтик гэдэг. Hi my bake хийж гинэ гэж үзсэн чи зүгээр л нүрэ бейк хийж явах үед. Энд гэхдээ ямар амар тийм highlight хийдэг юм бэ? Болох уу? Надаа ануу байсан бол хараа амарл. Хөө чиний нүдэн дулаахан хүүгэн чамайгаа. Би үнээр нүрэ бодож чадахгүй заа. За, энэ болохоор хөмсгөний тэн. Би өөрөө бас хөмсгөнийг бодгоо нөгөө бас ингэ босгоод юм уу соромжны бодгаараа бодчихдог байхгүй. Тэгээд энэ бол нөгөө одоо ийм ер нь бол ийм бараан өнгөн их. Би нөгөө өөрөө хар үстэй тэгээ бор мороор бутахаар мэддээд байхгүй юу? Ингээ бор хар хоёр. Тэгээд ялгараад амар мэддээд тэгээд ийм өнгөийг асмаа тэгээд эн чинь болохоор нөгөө өөгөөдөр одоо өөлн тий хөмсг бодсны дараа өөлн гэдэг дээ шүү дээ. Тэрнийх нь юуны чинээ байна, багсан байна. Маа ихч нарын хөмсг бол үнэхээр нарийнхан байдаг юм байна л да. Амар нарийнхан тэгээд уртлан дөвдөрүүлж юм байна. Тэр үеийн тренд хөмсг. Би хөмсгөө яах юм бэ? Би хусах юм уу? Би ч гэсэн хусаа хийж маа л. Ч гэжтэй. Тэс ер нь хөмсгөө зүгээр бүгдийг ингэчих юм шүү дээ. Миний стил доотлон гарч ирсэн. Гэтэ би нэрээ те 2016 оны makeup trend-энд хөмсгөө sacrifice хиймээргүй нуучлаарай манайхан. Энэ их хөмсгүүд яах юм бэ? Эцэгхээс заяас энэ сайхан хөтгөн хөмсгийг би Ой, тэгж ярих юм бол бүр таг хөмсөхгүй юм байдаг шүү. Би бол хөмсгөөрөө бахархдаг. Чиний хамгийн хайртай ажлынхан жих юм бэ? Биш би яг үннийг хэлэхэд одоо яг ингээд бодож үзэхэд би 3 ажилтай байгаа тань л та. Би энэ тоос сууж явал та. Чиний хамгийн хайртай ажлынхан жих юм бэ? Яг энэ асуултанд яг одоо хариул. Нөө, би хариулмаар байна.
Бөө бидрэг гэж хэлж чадахгүй шүү. Манай амар сонирх үзэж байгаа л одоо энэ охиныг ажлаас гаргах талаар яриарэ. Хөө чиний үстэй би цалингаас нь хас. оо яана. Би бол ажлынхан байртай. Би чамайг хайрлаж явсан шүү. Бас муу сан чадсан штэ. Оо юу. Эрэгтэй хүмүүс аягүй бас нүрээ боддог л шүү дээ. Эрэгтэй хүмүүс нүрээ бодож байгаа нь одоо бүр бидраас баг хамаагүй дээр байгаа тхүү. Мэдгүй нэг тийм цаанаас илүү авьяастай нөө тоогооч нар ингээд эмэгтэй хүнээс илүү эрэгтэй тоогооч нар илүү ингээд nice мэс хийдэг. Тэр шиг ингээд эрэгтэй хүмүүс бүр илүү амар nice бодож бодоод тэр detail мэтэл юм бүр. Үгүй мейкап артист талаас бас тийм л хэлдэг нөгөө өөрсдийнхөө нүрийг бодож үздэг бодож боддог хүмүүс. Нэг хүний эрх штэ. Чин мейкап гэдэг зүйл чин ганцхан эмэгтэй хүн зориулагдаад гарч ирсэн зүйл биш гэж би боддоо штэ. Мейкап гендер хамаагүй. Тийм, ямар ч хамаагүй. Ер нь л юм болгон дээр л гендер хамаагүй штэ. Тэгэл хүн хөссөн эрх нь ойл юу ч хийж болно. Юу ч хийж болно те намнаа. Тийм би бас тэгж боддог ба. Сүүлийн үед нөгөө нэг эмэгтэй мейкап артистууд нэг үе амар их гарч ирсэн те. Йоо, Борооны дараах мөг шиг их гарсан те. Тийм штэ. газар болгоно нэг мейкап артист Ахтууд нэг бол мейкап артист, нэг бол DJ яа. Нэг бол инфлюенсер. Заавал аль нэг нь байдаг гэдэг шиг юм. 10 охины зүгээр нэг нь мейкап артист гэдэг нас те. Тэгэл юу хийдэг гэхтээ би мейкап артист. Бас сул цагаараа DJ дээ. Хаана Кока-Кола. бас Instagram-аар инфлюенсер байгаа шүү. Намайг Дагаарай. Энэ чанартай бүтээгдэхүүн хэрэглэх, чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэх хоёрын ялгаа нь ямар хөө их зүйтэй юм бэ? Миний хувьд гэх юм бол одоо юу гэдэг чинь фейк одоо юу гэдэг дөрөмд бүтээгдэхүүн гэж байдаг шүү дээ. Тим юм одоо яг ориг гоё юм хэрэглэх бол тийс ондоо тэгээ одоо пигмент нь ч гэсэн одоо жишээ нь гэхэд би нэг амар хямдхан тэ зүгээр өнгөнд нь дурлаад авцсан нэг ямар нэг хямдхан тэнэлэг гэж бодсон шүү дээ. Тэгмүүд ингээл гаралт нь амар муу ч юм уу тэ эсвэл тохироны голоор ороод алга болчдаг амар хурдан юу ячдаг тэ шингэждэг. Тэнгүүд одоо чинь гэхэд энийг би одоо баг 3 дахь хэрэглэж үзэж чинь энэ юг тэнийг. Тэгэд энэ бол баг өдрөө барина гэдэг шиг зөө. Яг бол миний нөгөө арьс өөрөө амар бодог уудаг байхгүй юу. Ингээд амар хурдан шингээд өглөө будаад гарахад би оройн бодохгүй явчихдаг байхгүй. Тэгэхэд бол энэ ингээд өдрөө барайл амар гоё надад бол амар таалагдсан. Тэгээ бас тэрний садны өнөр нь амар гоё. Тийм. Энэ бүр ингээд амар хамар сэтгэлмээр амар мохоо өндөртэй тийм. Амар гоё юм өстэй. Бүр ингээд хараас яг ингээд хиймэн бодис гэдэг нь бүр ингээд өндөртэй. Амар мохоо өндөртэй. Тэнгүүд одоо энэ идчихгүй. Энэ наа чи ямар гоё чери юу өндөртэй таа. амар гоё өндөртэй. Тэгээ нэг хурц биш. Сошиалор ингээд эмэгтэйтэй танилцахаа юу гэж хэлж бичвэл зүгээр вэ? Ер нь бол юм заяа. Юу гэж бичих нь ерөөс хамаагүй. Хэн бичиж гинаа л гэдэг нь айгуу чухал. Чи ингээд тэг ингээд таалагддаг авах юм бол амар тэнийг бичиж орж ирсэн ч тэр чинь ингээд гэл аваа юм. Түүнээс ерөөс таалагддаг залуу хичнээн гоё хичнээн сонирхолтой юм бичээрээс ямар ч юм байхгүй тий. Чи санал нэг бас тий. Тийм бах уу. Гэтэ юу гэдэг нөгөө амар тийм мэдрэмжгүй хүмүүс үүдэн штэ нэг сториг амар тэгэж орж ирдэг. Энэ хаана гэдэг газар байж байгаа шиг тий нэг Орчоор юу гэдэг ингээд чамтай ярих гал нөгөө яриа үсгэл чаас юу юм шүү. Гэхдээ надад ч тэгдгүүлтэй нөгөө би хүмүүсийн юу мөг л харж исэн л даа. Хамгийн сүүлд чамд ирсэн тэмдэг DM-ийнхаа талаар яриач. Юу гэсэн мессеж ирсэн бэ? Маш жоохон хүүхдээсэн тийм үү? За. Яа 10 хэдтэй. Би тэнийг авч суун гэж надад бичсэн. Бүх л юм шүү. Үнэн надад тэгээд санагдаагүй. Гэхдээ тэгэл чамааг авсан энэ хичээл аваасан да. Энэ ч миний мөрөөдлөгтэй. Тэгвэл гоё юм шүү. Надад тийм зургаа гэдэг нэг гоё санагдаад амарсан creepy санагдсан. За надад айгу гоё юм ярьсан шүү. Сүүлийн үед юу ирлээ. Энэ амар тийм энэ бүр амар cheesy нэг байлаа тийм creepy cringe гэсэн зөө. Үчи минь тань руу зөвшөөрлгүйгээр мессеж үчиж байгаа минь өршөөгөөрэй авахаа. Таны дурд булаан төрөх ялдам харцныг тань зүгээр л бишрээд өнгөрч тавьдсангүй. Энэ зурвсыг үлдээл. За тийм л мессежсэн юм байна. Гэхдээ яг хөрх амтан тэгэл одоо бодвол гой сайхан гэж хэлж л агаалах л та. Гэтэ надад бол амар чиси ингэж авахаа бүсгүй ёо. Гэтэ наач уул амар джентлмен үг шүү дээ. Хатагтай бүсгүй кинон дээр л гардаг үг байна. Тэнгүүд одоо энэ хараа. Заваа юм бэ. Boobs ч гэж юм уу гэж мэдгүй. Boobs гэдэг юм, chops гэдэг юм юу гэдэг мэдгүй.
Тэгээ бананы зүйл болсон гэсэн. Гүйлтэй нэг бичиж хэвчээсэн юм. Үгүй. Гэхдээ нөгөө таалагддаг эрэгтэй хүнийхээ стори руу зүгээр ингээд reply ч юм уу react хийж мжүүл орж исэн. Өөр ихтэй. Хэзээч тэгж үзээгүй. Нэг ер нь тэгэл заавал тэгэл тийм үе хийгээд бас найзууд болно шүү дээ. Энэ юм марч болно шүү дээ. Тэр нөгөө эрэгтэй одоо манай Монголын эрэгтэй хүмүүсээ буруу ойлгоод байгаа шүү дээ. Ингээл хүмүүс хэлсэн залуу малаа өөр хүн стори реклам хийгээл ингээд ямар юм стамны хараас бичээд гэл эсвэл зүгээр л тэр хийсэн стори пост нь таалагдаад лайктарсан үзүүлсэн ч юм болоо. Мэдгүй штэ манайхаа. Тэгэхээр болохгүйсэн ч надад амаа гэл тээ. За ингээд миний мейкап бол юм болтослаа. Үе ээжний хөөс ч аа. Яа би бүр нүдэн дээр тэгтээ nice. Nice. Шиг өөр хийсэн юм яа. Ингээ харахад яг л 16 оны мейкап баас тээ. Нэг л ингэж хийдсэн юм шиг. Яа. Наа чи нөгөө юу заяа ямар ч цомог үлээ. Хөөхөн дэлхий гэдэг цомгийнхан cover зураг гэхгүй. Надад альбом байдаг байлаа. Надад хөвгөн байдаг ус. Би бол Америкч хафен гэсэн энэ альбомаа тэрэл ингээл тоглолтын үзэл явж идэг байлаа. Би тэгж тоглолт моолтын үзлээ юм болоогүй. Йоо. Нөгөө ягаан өнгийн голчлон эргэлдэг байсан шүү дээ. Ягаан хувцамсвал, ягаан малгай өмсөл сарвчтай ягаан. Тэгэл би ээж бас би чи юу нэг айгүй тийм эргэтэй л хүүхэд байлаа. Тэгснэ ээж аваас би ягаан өнгийн малгай аммаарай. Сая болохоор энэ палетны өнгөөр сая bronzer ингээд тавьсан байгаа. Зургтын дээр ажиллахгүй байгаа хүмүүсээр чаатаад байвал нэр тэгдэгсэн тийм эсвэл зургт мөхөр цохоод дий. Нөгөө лифт доошо бууж байгаа юм эцсээр ээжиж хурдан дардагтай л адилхан л та тий. Гэтэ тэр нь надад гоё санагддаг. Хордон ирж байгаа юм шиг санагддаг. Ингээд төвчээргүй хүний одоо жишээ бол одоо энэ байж үүдэг юм байна. бид яагаад их өндөр үнэтэй зүйлийг их хачаад холбогдлоо вэ? Яг одоо нөгөө илүү мөнгө өгч байгаа юм чинь. Тэгээд нөгөө тийм үнэтэй юм авдаг боломжтой үе гэж бас биш те. Амар тий санхүүгийн эрх чөлөөнд хурч мөрөөд ч юм уу тийм үедээ бол тэгэл проблем биш шүү дээ. Би одоо яг санхүүгийн эрх чөлөөнд одоо хүрцэн байгаа манай намж 3 ажил хийдэг. Хүрээгүй үе. Хүрцэн байсан бол би энд суугч өгөө. Честно. Тэр яг бибинэ хайрли бибинэ хайрли бибинэ хайрли. Тэр чинь ямар дүн лээ? Яг сормос найзаас асуулаасаа хөвгөө. Хэдэл явж байгаа. Ганцаараа. Хот нэгтгэв манай ширэг хэмхтэй. Гэ би эм ормоор байна. Их зүйтэй охин бэ. Гойсыг явах шүү. Яа, та нүрэ хот яа. Очичимэ надад өгсөн. Би энийг гоё юу ямар санагдлаа бүр тааш ямар санагдлаа. Энэ болохоор хар харандаа байгаа. Тэгээд яагаад вэ гэхээр би ер нь ямар ч хар харандаа ирсэн. Би нөгөө нүдэрээ инээдэг ингэж одоо тэнгууд хар харандаа иргэлэнгүүд ингээд ми зүгээр ингээд нүдний доогоор яг жокер шиг хөлчдөг байхгүй яг ингээд доошо буучдаг. Тэгсэн чинь зүгээр би явсаар насны бөксөнд гэдэг шиг ийм хар харандааг одоо руберөөсөөс оллоо. За энэ болохоор мэдээж юм тосон харандаа. Тэгээд ингэж тавьсныхаа дараа хатаа. Ер нь бол будаг хатдаг гэж байна. Тэгээд энийг хатаасны дараа бүр арилна гэж гонж юм бэлээ. My sister гэхдээ амар будах юм тий бас л. За одоо хатсан баха. Оо nice. Нара. Энэ нөгөө мицэлийн устай юу шүү? Зарилахгүй юм. Зарилахгүй. Хамгийн гол нь миний нүур бодолтын гол юм маань ийм юу юм бэ л да одоо нэг сүүл гэдэг үлээ. Сүүл хэсэг нь асл юм уу? Айлайнерх нь үү? Тийм. Чи бодчих. Сайн хэсгийг оруулаарай. Энэ бол ажлын юу л ажлын газрын дарамт.
Энэ бол ажлын Газар. байран дээрх цэкэл зүүн дарамт. Хүн болгоосоо хоёр өөр нүдтэй гэдэг би мэдэн л дээ. Гэтэ миний хоёр нүд бүр тесэн ондоо байхгүй яг ингээд харах юм шал хоёр өөр ондоо юм бид чинь ингээд хараа. Тийм шүү дээ. Би та нарт харуулъя. Би бол ингээд тес ондоо олдог байгаад байна шүү. Ингэнгүүт нэг өөр хүн заяа. Тэнгүүт ингэнгүүт бас нэг өөр бүр тес ондоо. Бодоход амар өндөрлөлтэй. Гэтэ манай мейкап динэд угсаал хүн болгон өөр нүдтэй шүү дээ гэсэн. Тэгэхээр би бодож чаднаа. Угаасаа нэг иймэрхүү мейкап хийн гэдэг ч амар хэцүү байна. Би бол анх удаа л юм хийж байна. Тэгэхээр энэ бол юу? Урал хүрээлагч. А тэгээд энэний хамгийн гоё юм нь болохоор энэ чинь өөрөөсөө үзүүлэгчтэй. Тэгээд ер нь бол номер 2 Naugat. Тийм. Номер 2-оор нь уруулаа хүрээлэх гэж байна. Тэгээд ер нь уруулаа өнгөсний дараа миний мейкап ер нь дуусах юм байна гэж. Өөрөөсөө хөл амжилт болж байгаа юм чинь. За нэг хасах 90% талаад. Би бол 80% гэж бодож байна. Авахлах. Би гэхдээ 50-аас жоохон дээшлэнэ. Оо. Май намна. Ихчтэй угаасаа царайч өөр юм байна. Би ч сууган юм байна. Тэгэл. Миний хийх гэж байгаа сүүлийн зүйл юу вэ? Энэ хамран дээр юутай мэн нэг мингтэй мэн би энийг ингээж. Минг гэнэ солиорч байна. Имг. Nice. Хатарн дээр биш үү? Имг. Тэнгүүтээ хатарн дээр илүү нэг мингтэй байдаг шүү дээ манай хит чинь. Тэрийг нэгж. Тийм аст. Хайл юм бэ? Энд минг болд энэ харж байна. Уруулах нь юм тий. Окей. Би ч ихж байгаа мэднэ. Чич мар мингийн тоолол гоож идэм ээ. Тийм my favorite гэх юм чи. За угаасаа улаан байхгүй юм чинь. Энэ юм Ruby Rose-с авсан уруулны харандаа байгаа. Энийг ашиглаж. Тэнгүүд энэ хараа ингээм амар хөрх юм үзүүлэгчдэг ирсэн заяа. Уруулга үзэж байгаа юм байна шүү. Би болцсон шүү. Чанд боолт ахгүй юу? Баггүй. Баах ус байхгүй шүү дээ. Ва. Тэснэд сихэр өнгө чинь гоё юм аа. За хоёлаа зурганд хажуудаа тавиад үзье. Зургнуудаа. За ингээд Кинкэ ихжээсээ уучлалт хүсье. Сайн байна гэж. Би тэгтээ ингэсэн. Одоо яг энэ Ken минь бол ер нь бол адилхан байгаа сте. Чи хоёлоо би биндээ бас юу гэл тоо. За нэшэртэ. Би яаж ингэсэн? Гэнэ авлаа гэсэн. Ингэсэн. Ирүүдэт гэдэг юм. Тас ингэ. За би чамтай юу? Хөмсгөөч гэсэн өөр юм ингээд кремж мэрэмжтэй юм бодоод тий. Би чам 10-аас 8 он. Оо! За, одоо биш байна. Яг нөгөө уруулын бодог нь яг тэр энэ өнгөрөө байсан бол ер нь адилхан санагч байна. Тий. Ер нь болцсон л нь шүү дээ. Тий. Тэн мен амар гоё тавигдчих. Чи тэгээ хоош амар nice ингэсэн шүү дээ. Нэг тийм. Snatched. Ингэсэн байгаа байхгүй. За би чанд 10-аас 7.5. 7 болчихсон. Би бол өөртөө бол одоо 4 оноолохоор юм л да. Яа тэгвэл сормоос маань фейлдчихлээ. Тэгээд уруулын бодог байсангүй. Тий. Тэгээ өнгө нь бол яг ийм өнгө биш ч гэсэндээ одоо манай Ruby Rose-ийн тэн бол амар гоё юу гарсан юм байна. Тараа. За. Ингээд бит хоёрын анхны дугаар та бүхэнд хүрлээ. Makeup artist биш. Гэхдээ зөндөө гоё бодогнуудыг өнөөдөр туршиж үзлээ. Foundation-ийн хувьд гэх юм бол өө даралтайг сайтай. Гоё matte finishтэй гоё foundation байсан. Сүүлд нь онцлог бүтээгдэхүүн гэх юм бол одоо энэ байгаа. Body glow буюу ингээд биндээ түрхээд гялалцах тийм бүтээгдэхүүн байгаа. Зураг авалтанд орж мороход энэ бол nice шүү дээ. Би тэгээд бол энийгээ түрхэх гээд энэ цамц өмсч ирсэн байхгүй. Ийм гоё бүтээгдэхүүнүүд өгсөн Ruby Rose-тэй маш баярлалаа.
бас ямар тий хүмүүс бас санал болгож тийм сонирхолтой хүмүүс бас санал алгаарай. Дараа нь ямар хүн дөөрэж мейкап хийх үү? тий бас ямар бодолт хийх үү? Энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж чинь дараагийнхаа дугаараар уулзцай guys. Баяртай. Ганцаараа босч чинь. Манай чах чам. За. Баяртай. Bye.